За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн сайхан амарч байна уу? Өнөөдөр болохоор би ингээд хормогчоо зүгээд галт тооноос одоо мэдчилж байна. За өнөөдөр болохоор би одоо өөрийнхөө одоо гэртээ байдаг хэрэгэлдэг одоо индукцсан плетик болон одоо амын 7 давхраг вок тоон дээр яаж тарав бүрэх вэ? Тэрний талаар бичлэг хийж оруулъя. Айгүй олон ээжнэр маань бичлэг хийгээ оруулаач гэсэн одоо санал хүсэлт ирсэн учраас ингээд бичлэг хийж оруулж байна. За би тэгээ өөрийн хувийн одоо энэ YouTube одоо сувгтай. За тэрэн дээр хүртэл би ингээ мэдээллүүдийг байнга оруулдаг байгаа. За тэгээ тэр одоо миний YouTube руу ороод ингээд амийн талаар одоо мэдээлэл авахыг хүссэн хүмүүсүүд одоо бизнес болон одоо бүтээгдэхүүний талаар одоо сонирхсан хүмүүсүүд байхan бол одоо багч гисэн одоо мэдээлэл авах боломжтой шүү. За тэгээ ерөнхийдөө сүүлийн үед болохоор чинь айгу ухаалаг хэрэглээг номер 1 тавьсан. Бас ингээ эрүүл мэндэ маш их одоо ингээд боддог үе их одоо боддог шүү дээ сүүлийн хүмүүсд маань. Тийм болохоор одоо амийн одоо бүтээгдэхүүнийг ингээ хэрэглэснээрээ одоо нэгдүгээр талаа эрүүл мэндэ хамгаална, хоёрдугаар байгаль орчноо, гуравдугаар эдийн засгаа хэмнэн, дөрөвдүгээр талаар ч яадаг цаг хугацаагаа хэмндэг маш юм олон төрлийн одоо юм хэмнэлтүүдийг одоо нэг дор одоо авах боломжтой байдаг шүү. Тэгээд индукцсан билетик болон за амын одоо вок тоогоо маань гадуур зарж байгаа тоогоонуудаас юугаараа ялгаатай вэ? За ирүүний талаар бичлэгнээсээ бүгдээрээ үзцгээе. За тэгээд төрүүлээ та бүхэндээ вок тоогоо танилцуулъя. За вок тоогоо маань ингээ 7 давхраа за ийм одоо ган тоогоо байгаа. За ингээд тойрогийнх нь хэмжээ нь болохоор чинь 30 см, гүн нь болохоор чинь 10 см, нийт одоо багтаамж нь 4.6 литр байгаа. За тэгээ 1-2 дугаар одоо хоол болон шарах одоо шүүгийнхний хоолыг бүгд одоо хийх боломжтой. За тэгээ тос шүүгчтэй. Дээрэс нь бас ингэ жигнэгчтэй байгаа. За жигнэгч нь нэг юм. За тэгээд тос шүүгч нь болохоор чи одоо ерөнхийдөө бол хуушуур юм уу, гамбир юм уу, бүршги ингээ хийхэд ингээд шүүгчдэг. За ийм одоо эдгээр маань дагалдаж чинь. За ингээд хуушраа хийгээд энэ дээр одоо гаргаад тосоо ингээ шүүгчдэг байна. За хэрвээ ингээд гоё жигнэгчийн ингээ хэрэглэмээр байна гэх юм бол жигнэгч нь болохоор чинь ингээд за энэ дээр доороо гоё шөлтөө олъё, дээр нь гоё мандуу те янз бүрийн одоо юм одоо жигнэж болох нь шүү дээ тий. Ногоо ч юм уу тий, эсвэл мантуу ч юм уу жигнэж болдог байгаа. За тэгээд би одоо энэ тоогоо маань үнэ нь болохоор чинь 426 мянган вон гээд за ингээ нэг ингээ авчих юм бол маш удаан хэрэглэнэ. За тэгээд энэ одоо өөрөө 100% ган учраас одоо бактери үрчихгүй, дээрээс нь ингээд зэвэрдэггүй байгаа. За тэгээд энэ бариулын болохоор чинь 200 градус хүртэл маш одоо сайн одоо хална. Бариулна. За тийм учраас маш одоо халуун 200 градус хүртэл ердөөсөө хайлтгүй учраас санаа зовлтгүй хэрэглэж болно. Тэгээд энэ одоо тоогоо маань өөрөө ямар ч нүх сүв байдгүй учраас яадаг вэ гэх юм бол одоо ингээд өөрийнхөө хоолныхоо одоо тэгээд давхар одоо ногоо, мах тэр жимснийхаа одоо витамин, минералыг ердөөсөө гадагшаа гаргахгүй яг одоо тэр одоо витамин одоо ногоон дох одоо эрдэс эднэрээрээ одоо хоолнд болдог байгаа. Тэгээд одоо эрүүл хоол болдог гэдэг шүү. Тэгээд ингээд ямар ч хоолыг хийж болдог түрүүн хэлсэн. За хорхыг хийж болно те 1-2 дугаар одоо хоол бүгднийг хийж болдог байгаа. За би одоо ингээд та бүхэндээ йогуртоо хийж үзүүлье. За би ингээ хоёр ингээ сүү ингээд зүгээр гадуур зардаг юм хоёр сүү байгаа. За ингээд ийм сүүнээс хоёрыг ингээ аваад дэгийг хийсэн ч болно. Би тэгтээ нэг ингээ хийхээр ахиухан шиг хийгээд аваад ингээд нэг үсэг хэрэгэлждэг учраас аюу зүгээр ингээд гадуур зардаг сүүнээс ямар ч сүү ээж болно. За тэгтээ бүжибан уу бол болохгүй шүү манайхаа. За тэгээд энэ Bulgaris гэдэг одоо энэ йогурт байгаа. За энэ йогуртноос 1-2-ыг хийчихнэ. Би яа тэгэхээр 2 сүү ийс учраас йогуртноос бас ялгаагүй 2-ыг хийчихнэ гэсэн. За ингээд жимстэй байсан ч болно, жимсгүй байсан ч болно, органик одоо зүгээр ингээд дан йогуртаараа байсан ч болно. Хамаагүй. За энүүн дээрээсээ би өөрөө юу хийдэг вэ гэхээр одоо энэ амын ашигтай бактери байгаа. Одоо энэ ашигтай бактериас 2-ыг ингээд хийчихдэг байна. Угаасаа ингээд нэг энэ йогурт маань өөрөө ингээд айгүй их ашигтай бактеритай байгаа шүү дээ тий. За тэгээд нэмээд одоо айгүйхан ингээд үржээсэй гэдэг утгаар за тэгээ энэ эслэг байгаа амын за эслэг маань лооч ашигтай бактерийн бас давхар хоолнд болж өгдөг байгаа. За эслэгнээсээ хийгээд за тэгээд ерөнхийдөө ингээд утгаал болоо. Гэт утгаад сайн утгаад за
За тэгээ индукшныгоор яаж тохируулах вэ? Тэрийг харуулъя. За индукшнаа ингээ асаанаа. Индукшн асаагаад за тэгэнгүүтээ пүнхэн гэдэг дээрээ тавина. Пүнхэн. За энэ болохоор халуунаа барина гэсэн. За тэгээд 50 градус дээр. За тэгээд цагаа 3 цаг 30 минут гэл болоо. За тэгээд шичак гэд за одоо ингээ 3 цаг 30 минутын турш одоо энэ йогурт маань болох нь би одоо өөр одоо гэрийнхээ ажлыг ч юм уу өөр ямарваа нэгэн ажлыг хийх ч юм уу эсвэл усанд орох ч юм уу те ном унших хамаагүй ингээд өөр одоо юмд цаг зарцуулж болох нь шүү дээ. Тэр хооронд болохоор чинь индукшн маань одоо энэ йогурт юм болгочноо гэсэн түлэгдэх ч юм уу тий янз бүрийн одоо дэврэх гэсэн ямар ч асуудал байхгүй учраас ингээд хэрэглээд явж болно. Ингээд аюулгүй хэрэглэж болно. За тэгээд индукшныгоо би та бүхэндээ танилцуулъя. Индукшн маань болохоор чинь амын одоо ийм индукц байгаа. Индукц плэт. За индукц плэт маань болохоор чинь соронзоор халаалт өгч одоо халдаг байгаа. За тэгээд зис тохиргоотой. За тэгээд мөн одоо сүүлийн үеийн одоо аюулгүй байдлыг хангасан загвар одоо touch одоо байгаа. Тэгээд smart. За тэгээд үйлдэлтэй учраас ер нь маш хялбар одоо хэрэглэхэд айгүй смарт. За тэгээд онцлог давуу талууд нь одоо Германы нэмгэн одоо ийм 4 мм хар одоо кремик одоо гадаргуутай 1700 ватт одоо хүчин чадалтай тул одоо түргэн одоо халдаг маш хурдан халдаг байгаа. За тэгээ 10 төрлийн одоо автомат тохиргоотой учраас хэрэглэхэд одоо хялбар буюу аюулгүй. За тэгээд олон одоо цахилгаан одоо хэрэгслүүдийг нэг дор одоо хэрэглэх боломжтой. Дотроо ингээд 10 төрлийн одоо юу гэдэг вэ хэвгүй юу? Мод гэж байдаг байхгүй юу? За тэгээд ерөнхийдөө бол будаа, агшаагч, шарагч одоо тий open тэгээд одоо цахилгаан одоо тий юу гэдэг цахилгаанаар хэрэглэдэг одоо бүх одоо бүтээгт одоо юу гэдэг шүү дээ тий хоол их тэр модуудыг бүгднгийн одоо энэ индукшн маань одоо байдаг гэж одоо үзэж болно. За тэгээд энэ одоо юунд юм бэ болохоор халуунаа бас маш сайн барьдаг байгаа. Халуунаа жишээлбэл би одоо 50 градус дээр одоо ус ингээд 50 градус дээр ингээд хадгаламаар байна гэх юм бол 50 градус дээр ингээд тавьчихдаг байгаа. За мөн ялгаагүй бид нэр ингээд яг гэж болно. Нэгсэндээ ингээд төрүүлээд одоо хоолоо тий би тэдээс тэдний хооронд ингээ иднэгээд одоо будаа шагчтай ижилхэн. За тэгээд давхар болохоор чи яадаг вэ гэхээр бас ингээ халуунаа ингээ тэдээс тэдэн цагийн дотор барьж болдог байгаа. Тэгээд тог маш бага идэнэ. Ямарваа нэгэн одоо газ ялгарах ч юм уу тийм юм байхгүй учраас бидний эрүүл мэндэд хүртэл ямар ч хор нөлөөлөхгүй учраас сүүлийн үед одоо ээжнэр маань эмэгтэйчүүд маань ийм смарт дээрээс нь одоо ийм юу индукц одоо билетгийг маш их хэрэглэдэг болсон байгаа. За тэгээд энэ индукц билетг маань бас одоо ингээд аюулгүй байдлыг одоо хамгаалж чадсан байгаа. Дээрээс нь тог идэхгүй, давхар одоо ингээд ямарваа нэгэн газ ялгараад бид нэр одоо тий хоол идэг ээжнэр маань одоо тамхицтай эрэгтэй хүмүүстэй том бол хамаагүй илүү одоо хурдан одоо ийм илэгний одоо уушгины хорт тавдар тусдаг юм байна л да. Яагаад тэгэхээр янз бүрийн газ ялгардаг те эсвэл одоо янз бүрийн одоо гал дээр хоол илээ гэж нүүрс те гэх жишээний тэгэхэд энэ болохоор тийм юм байхгүй. Манайх болохоор чи ингээ бүр ингээ хоёрыг нийлүүлээд за ингээд суурлуулсан байдаг учраас нэг дор ингээ хоёр төрлийн ингээ хоол ингээ хийчих болдог байгаа. Тэгээд орой жишээлбэл би өглөө би тэдээс тэдний хооронд хоол идмээр юм гэх юм бол хоолоо хийгээд тавьчаад яг ичдэг байгаа. Тэрний ихэр нөгөө одоо нэг яг юм гэдэг чинь монголоор одоо юу гэж хэлэх вэ? Цагаа одоо тохируулаад төрүүлээд одоо юу ячдаг байгаа. Юу цагаа тохирчдаг байгаа. Тийм болохоор тэдээс тэдний хооронд хоол болно гэдэг одоо ингээд яачдаг. За тэг цойвын одоо ямарваа нэгэн хуургнуудыг болохоор чи ямар ч ус ихгүйгээр хоол хийж болдог. За ийм одоо тогоо байна. За энэ индукшн маань болохоор чинь 10 төрлийн одоо ийм үйлдэлтэй. За ийм гоё индукшн байгаа шүү манайхаа. За тэгээд бүгдээрээ йогуртоо болсныхан дараа харъя. Баярлаа баяртай. Индукшн маань болохоор үнэн болохоор 486 мянга онож байгаа шүү. За тэгээд нарийн мэдээллийг болохоор чинь надаас ингээд аваарэ. Тэгээд би одоо YouTube одоо телевизтэй одоо сувг дээр тавьчих учраас манайхаа бас миний одоо YouTube сувгийг бас дагаарай гэж хүсэж байна. Баярлалаа.